Хэрхэн болон тавтамаар л өнөөдөр та бүхэндээ PowerPoint дээр нэмэгдсэн 5 шинэ функцийн талаар танилцуулахад бэлэн болсон байна. Үүнтэй холбоотой асуулт байвал зайнуудын дээр текст Ads social platform та бүхний өмнө нээлттэй авах бөгөөд цаашид мөн суралцмаар байгаа зүйлээ комент дээр та бүхэн үлдээгээрэй. Ингээд хэдүүлээ тэмэр угаарцгаая. Хамгийн ихний PowerPoint дээр нэмэгдсэн функц маань бол Cameo. Cameo хэрхэн ажилтгийг та бүхэнд харуулъя. Cameo-г оруулахын тулд та бүхэн Insert руу ороод Cameo гэдэг хэсэг рүү та бүхэн дарна. Cameo ямар учиртай гэхээр та бүхэн presentation тавьж байхдаа өөрсдөө царайг presentation дээр оруулмаар байгаа бол энэхүү хэсгийг сонгож олно. Итгэжүүлээд ямар хэлбэртэй байлгамаар байгаа гэдгийг та бүхэн энэ дундаа сонголтоо хийж болно. Энийхээ байршлыг мөн хаана тавих вэ гэдгийг та бүхэн хэдүүлээ зүүн гар талд тавьчих. Харин камера нэнгүүд ямар байхаа гэдэг та бүхэн энэхүү камер дээр дарангууд яваад камер дээр нагаа харж байна. Харин энийгээ та бүхэн унтраахыг хүсэх юм бол камер дээрээ дараад энэ маань унтрагдана. Хоёр дахь PowerPoint-ээр шинжлэхтэй орсон зүйл маань subtitle байгаа. Та бүхний ярьж байхад доор нь хадамлаар гарч ирэхийн тулд slide show гэдэг рүү ороод subtitle settings гэдэг дээр та бүхэн сонголтуудаа хийж болно. Хамгийн ихэнд та бүхэн хэлний сонголтоо хийх боломжтой байгаа. Хоёр дахь нь микрофоно хаанаас бичих вэ гэдгийг сонгож олно. Доотлын дөрөв хэсэгтэр байршлыг ямар байдлаар сонгох вэ гэдгийг сонгож олно. За би та бүхэнд эхний overlay гэдгийг сонгоод presentation дээр хэрхэн харагдгийг одоо харуулъя. За хэрвээ таны caption доороо гарч ирэхгүй бол хажуугаасаа 3 дахь энэхүү icon-ыг итгэжүүлээрэй. Яагаад гэвэл шууд present тавингууд доор нь caption гарч байгааг та бүхэн дэлгэцэн дээр харж байна. За энэ дээр монгол хэл байхгүй болохоор англи хэл дээр хэрхэн яаж caption гэдгийг та бүхэнд харуулъя. Hi everyone, welcome to our How to YouTube channel. Hope you enjoy it. 3 дахь шинжлэгдсэн функц маань dictation байгаа. Dictation руу орохын тулд Home tab руу дараад баруун гар талаас 3 дахь dictation хэсгийг та бүхэн доошо дарах юм бол нэмэлтээр 25 хэл орсон байгаа. Энэ дундаас таны ярьдаг хэлээ та бүхэн сонгоод өөрийн notes дээрээ шууд хэлмээр байгаа үгүүдийг бичих боломжийг та бүхэнд олгоно. I hope you guys will enjoy today's episode. Ийм байдлаар та бүхэн өөрсдийнхөө нөөцөн дээр маш амархан байдлаар оруулж болно. Энэ их тусалдаг. Учир нь юм бол яг өөрөө бичихээр нэг өөр ярихаар ямар сонсогдож байгаа та бүхэн бас энэ дээр харж болох нь. Дөрөв дэх шинжлэхцэн хэсэг маань Teams дээр хэрхэн PowerPoint live хийх вэ? Ингийн тул хэдүүлээ хамтдаа Teams руу орох хэрэгтэй. Teams руу ороод та бүхэн share гэдэг хэсгээр дараад хэрвээ ямар нэгэн бичлэг та бүхэн хуваалцах байгаа бол include computer sound гэдэг итгэжүүлэхээ бүү мартаарай. За энэ дундаа PowerPoint Live гэдэг хэсэг дээр саяны бидний хийсэн presentation гэдэг хэсгийг хэдүүлээ хамтдаа сонгоно. PowerPoint Live хэсэг юугаараа их онцлоггүй гэхээр та бүхэн энэ дээр хэрэг өөртөө хүсэх юм бол layout дундаасаа хэрхэн яаж камераар өөрийгөө харуулмаар байгаа гэдгийг та бүхэн сонгож болно. За stand out гэдэг маань болохоор бичлэгийн дотор та бүхэн орно. Гэхдээ ард байгаа зүйл харагдж байгаа хүмүүс дээр толгоогоороо та бүхэн хаахгүй гэдгийг бол хэлмээрээ. Аль хизээний Cameo итгэжүүлсэн болохоор хэрвээ Cameo-г дарах юм бол өмнө суйрлуулсан бүр хэсэг гарч ирж байна. Хэрвээ хүсэхгүй бол энийг унтрааж болно. За live хэсгээр мөн өөрчлөлтөд зүйл маань гэх юм бол ямар нэгэн линкийг та бүхэн итгэжүүлээд хүмүүстээ харуулж авах үед хүн дэлгэцэн дээрээ шууд энэхүү итгэжүүлсэн линк дээр дараад шууд орж болно. Тэгэхээр та бүхэн чатан дээр зайшгүй өгөөд шаардлагагүй. Мөн цаана байгаа хүн өөрийнхөө темпээр аль слайд руу очимоор байна гэдгийг сонголтуудаа хийж болно. Энэс гадна хажуу талын more actions гэдэг хэсгээр та бүхэн дарах юм бол hide contrast-ыг итгэжүүлэх боломжтой. Нэмэлтээр оруулж ирсэн функц маань гэх юм бол presentation тавьж байхдаа хажуу баруун гар тал дээр таны бичсэн note орж ирнэ. Тэгээ энэчнээс гарахыг хүсэх юм бол stop share гэдэг дээр та бүхэн дараал болов. Хамгийн сүүлийн 4 дахь зүйл маань гэх юм бол privacy буюу хаана хизээ ямар presentation тавихаас шалтгаалаад хүнд харуулах вэ гэдэг бас нөхцөл байдал presentation-аар гардаг санамсаргүй байдлаар дотоодын нууцтай presentation-ыг хэн нэгэнд гаргахаас сэргийлж энэхүү зүйлийг хийсэн байгаа. Дэлгэсний хамгийн дээд талд General гэдэг хэсгийн дээр дарах юм бол доод талд нь sensitivity буюу хэрхэн яаж энийг тааруулах вэ гэдэг хэсэг та бүхэнд гарч ирнэ. За энэ дээр хэрвээ таны бизнестэй холбоогүй бол non business, за олон нийтэд тохируулж байгаа бол public. За general гэдэг хэсэг маань болохоор тухайн компанид ажиллаж зөвхөн харагдах. Confidential гэдэг дээр болохоор хэрвээ Office 365 лицензтэй байгаа бол энэ дундасаа зөвхөн ажилчдаа, за магадгүй зөвхөн захиралтай, менежертэй гэж сонголтуудыг та бүхэн хийж болно.
Бүр high confidential дээр болохоор зөвхөн сонгогдсон хүмүүс presentation хин нэгэнтэй хуваалцахад хүртэл тэр хүмүүс маань код, password хийж орох нөхцөл байдлаар та бүхэн хамгаалж болно. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн PowerPoint дээр нэмэгдэн орсон шинэхэн 5 функцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ. Үүнтэй холбоотой асуулт байл Заяа найдан дөржтэй гэсэн аль сошиал платформ та бүхэн холбогдож болохоос гадна цаашаа суралцмаар байгаа зүйлээ комментээр үлдээгээрэй. Мөн YouTube сувгийг subscribe дарж илүү их мэдээллийг авахыг хүсвэл манай YouTube сувг руу орон Videos гэсэн хэсгээр та бүхэн даран өмнө хийгдсэн 100 бичлэгийг та бүхэн үзээрэй.